Уурлчаад яаж тайвширдаг вэ? Тухайн болсон байдалд гүн шинжилгээ хийдэг л байна. Гэхдээ инээд бий бодох л байна. Тэгж л тайвшрах. Зүгээр л алхаж. Жоохон байж байгаа л тайвширдаг шүү дээ. Уурлаж бөхөмчээд тэгэл голын урсгал хараад зүгээр суух л гоё шүү дээ. Уурлахаараа тэгээ дуугаа ураачдаг. Өөр янз бүрийн боддог байх та. За одоо чимээгүй л байна да. Чимээгүй байна гадаа гарна одоо хүн яахгүй. Одоо хүүхэд өгчүүд ихнэр юундаа одоо уурлахгүй гарлаа да. 50 л байх юм да. Ер нь. Тэр тухайга ботгоо болчдөг л да. Ерөөсөө тий. Эсвэл шал өөр юм бодоод. За ер нь тэгээд аль болохоор өөрийг л бас 50 байхыг л хаалт шүү дээ. Дуугаал ураагаад дуу сонсол юм да. Гэхдээ аль болохоор өөрийгөө 50 байхыг л бодно. Гэрэлт амьд яриа. Нэг удаа би дүүтэйгээ машинд сууцсан явжлаа. Манай дүү жолоо барьцсан. Яалтчгүй нэг байшингийн туслах зам нөгөө яг уртлын нарийн замууд байдаг штэ. Тэгээ нэг игнэнд нь болохоор нэгдлийн урсгалд нь болохоор машинууд цогсоод ингээ битүү дүүргэсэн. Тэгээд машинууд өөдөөсөө яг таарчих жоох. Нэг игнэнд бүр битүү байх гэсэн тий. Тэг яг манай дүү гарах гэсэн чинь хүлээж авахгүй нэг машин яг ороод ирчих жоох. Аа. Тэгэл бид нар маш олон хүүхдүүд агуулсан явчихсан. Яаж яахад хүүхдүүдэд агуулсан. Тэгэл нөгөө залуу чинь ингээ өөдөөс нөгөө ингээ юм таны нэг яран дуудаал чаа ухраач гэл эмхтөө жолооч хараад тэгсэн үү яасан. Тэнгүүт л уур хурал хэлж байгаа юм чинь тэр үед чинь. Тэгэл манай дүү ч гэсэн уурлал чөөрө хоошлооч ухар гэж чамаа гэлстэй. За тэр хоёр хэлдэл хэлээ би хажуунсан цохол. За яах гэл амьд хүүхдүүдийн хажууд гарахгүй те эмоц гарахгүй л хичээж байгаа байхгүй амьдаа нуух гал тэгсэн болдгүй нөгөө жолооч шин бүр улаан цам ингээд гарч ирээ зогсцоо. Гэтэ яг дүрмээрээ бол яг нөгөө тэр чинь нөгөө баруун гарын дүрм үйлчилж байгаа шүү дээ. Яг баруун тишээ явж байгаа машиных нь л зүв бэж таарна шүү дээ. Тэгээ нөгөө зүүн тал явж байгаа өөдөөс ирж байгаа машин бил зам тавьж өгөх хэрэгтэй. Яг тийм урсгал байсан байхгүй. Ер нь бол уурлах зүйлтэй их байна тий. Мянган шалтгаан байна да. Мянган шалтгаан байна нэр. Үзэгчтэнд энэ удаагийн гэрэлт нэвтрүүлэг хүрч байна. Өнөөдөр бид нар хамтдаа бас нэгэн сонирхолтой сэдвээр ярих болно. Иесус Христ Библиэлд хэлэхдээ харанхуйд миний юу хэлснийг та нар харин гэрэлт яриарэ гэж хэлсэн. Тэгвэл өнөөдөр хамтдаа маш сонирхолтой сэдвээр ярилцах болно. Тэгээд өнөөдөр студид манаас зочин ирсэн байгаа. Танд энэ өдрийн мэд төргий. Баярлалаа. Тэгээд бид нар энэ өдрийн мэд хүргэж байна. Таныг ирсэнд маш их баярлалаа. Иесус Христ өөртөө итгэдэг хүмүүсийн амьдралд зориулж олон гайхалтай зүйлийг хэлсэн байдаг. Тэр болгоныг бид нар амьдрал дээр энэ чинь ингэж бид нар амьдарч байна гэдэг хэл гаргаж ярих гэж тий. Ерөнхийдөө их л энгийн хүмүүсийг л сонгож авчирдаг. Тэгээд маш энгийн залуу энгийн амьдралтай тий. Машин барьдаг лөө. Тий. Ямар ажил жолооч хийдэг үү тий? Үгүй ажлын хувьд бол өөр. Миний бол хобби бол ер машин. Машин барихаасаа илүү бас ер нь засах хоббитой тий. Айлчлалтаа. Ер нь бол орчин үеийн тий Монгол улс их орн маань эдийн засгийн хувьд хөгжөөд хүн болго ерөнхийдөө машинтай болоод машиных нь замын ачаал даахгүй болоод ингээд төгжрлээс ахуулаад би энтэй ойлголцох. Миний нэг таньдаг гадаад хүн надад тэгж хэлж ирсэн. Монголчууд шүү дээ тий машин барихгаа яг морио ундаг шиг барих юм аа. Тэгээд үнэн юм уу? Тий машин барьж байхдаа морио унж байгаа юм шиг барьдгаа гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр замын хөдөлгөөний соёл интерес болоо тий бидний амьдрал бухимдах юм айгүй их байдаг. Сүүлийн үед бас харьцангуй гайг болоод байгаа юм шиг тий. Тэгтэл хүмүүс нэг л соёлгүйгаасаа болж би нэг уурыг хөрөх юм их гарч байна тий. Тэгэд өнөөдөр би яагаад сонирхолтой сэдв гэж хэлсэн бэ гэхээр бид нар бас нэг уур бухимдлын талаар нэлээд ярилцах гэж байгаа шүү дээ. Тэр дундаа одоо хүмүүсийн өстө толгой өвтгсөн өстө уурыг хүргэсэн замын асуудал тий нэг жолоо барьдаг хүмүүсийн энэ асуудлаар ярина. Та юу ихээр их өөрөө ууртай хүн бэ? Ер нь миний бодлоор монголчууд өөрсдөө тал нутагт амьдардаг. Ирэх дураараа. Тийм хүмүүс чинь нэг газар ингээд шамбаарлалд ирэхээр хэцүү юм. Тийм байх нэрээ тий. Гэж бодохоор басгүй юм шиг байна. Ер нь найр наадамд бид нар яваад ингээд яг чи дөрөв хашуулаа сайхан олуулаа 20-30-уулаа зэрэгцээ сайхан тий би ойлголцоод ингээд зэрэгцэл яг явж болдог байсан тал нутагч гэсэн. Яг тийм машин зам байхгүй. Тий. Одоо ингээд нэг хайрцаг бас баригдаад харин тий. Давчтаад ах шиг байгаа юм аа. Хамгийн сүүлд хизээ урлаа. Юунаас болж? Санда Балазараа ерөөсө 2 минут орчод гараад ирсэн.
Тэгсэн чинь яг нөгөө зогсоолд ингээ машин тавьчихсан чи яг ард нь нэг машин хөндлө хаагаа тавьчихсан байхгүй. Тэр хүнийг би бүтэн цаг үлээсэн. Шилдэн дээр осныхаа дугаарыг үлдээгээгүй. Тэгээд өөр яах чарга байхгүй тэгээд ингээд хүлээгээл. Тэгээд яг машин чи ард машинаа тавьчаал. Тэгээд жолооч нь хурж ирээд гэл тий. Ер нь тэгээд би чи юу гэж яах юм? Эренгүүтлээ ер нь ямар байдал гаргаж яах юм? Ер нь эмэгтэй хүмүүс бол миний бодлоор их гайгүй яадаг. Тэр яг эрэгтэй жолооч байсан л та тэгээд юу сүртэй юм тэр гэл. Ерөөс тоосон шинж. Тоосон шинж. Ерөөс цаг хүлээлгчээд тий. Энэ цаг хүлээлгчээд. Одоо ерөөс хүмүүс чинь сүулдэ юу яатсан мэтлээ шүү дээ. Цайцсан байлаа шүү дээ. Гэхдээ машин ингэж хаад явж байгаад уцсныхаа номерыг үлдээчээрэй гэв. Тэгж гоодог болсон байгаа байхгүй. Би хааж тавиараа биш тий. Тий. Одоо угаасаа тэгээд машин хааж тавихгүй бай гэж зам тэр юу паркинг лот тий. Машины зогсоол нь хүртэл цөөхөн байгаа баг цөөхөн машины багтаамжтай энэ төрлөөр яах аргагүй тэгэл хоорондоо зогцох шаардлага гарчлаа л тий. Миний хувьд саяхан бас замын өдөөс болж нэг айхтар уралсан. Яасан бэ гэсэн чинь нэг автобус байна. Автобуснууд их уур хүрэгдэгтэй бас. Тэр болохоор зэрэг шугамын автобус шүү дээ зөвөр юм жуулчдын автобус шүү дээ хүмүүс ингээд суулгацсан. Тэр том автобус шүү дээ замын машин зогсдог зогсоод шүү дээ машин чинь ингээд игнээ зогсож шүү дээ. Хөндлөнгөөр ингэж тавьсан байгаа. Зогсоол дээр үү? Тий, хөндлөнгөөр. Тэгээ өөр ямар зогсоод байхгүй заа. Өөр ямар зогсоод байхгүй. Маш их юутай зам дээр яг нэг голомт банкны 24 цагийн голомт банкны урталт. Тэгээ яг ингэ хөндлөнгөөр ингэ тавьчихсан. Тэгээд ерөөсөө ганцаар. Тэгээ би одоо хаан тавих уу? Наан тавьчихаар зэрэг машина. Тэгээд их ууралсан л та. Ер нь бол уурлах юм аюух гардаг шүү те юм. Машинаа энэ тавьснаас бол ихтэй нэг зүйл байна. Уурлахаараа миний гаргадаг стресстэй тэр өөрөөсөө араншин болвол их тийм нэтлээс их сонирхолтой. Айгуу тайван ерөнхийдөө ингээл гоё юм бодоол юмд их гоё эрэг хандах гэж хичээгээ явж байгаа шүү дээ. Энгийн үед бол ерөнхийдөө юмд их гоё эрэг сайн сайхныг хараа явж идэл уур бий болонгууд бүх юм муухай харагдчих. Бүх юмны болохгүй нарагчаа. Зүгээр тэр автобус тэгж тавьсны төлөө заа тэр автобусны жолооч дуурлаж байгаа. Тэр юуг замын тэр зогсоолыг тэр зөв зохион байгуулж чадаагүй байгууллагт нь тэгээд Монгол хүний зан чанарт ууралж байгаа. Монгол засгийн хэрдээ ууралж байгаа. Хэрэг алга монголчууд тэгээд ингээл бүх юм муухай харагдаад муухай хамруулаад тий. Тэгэл явж байгаа. Тэгэхээр уурснаас болохоор зэрэг уурснасаа болж тэр эвгүй муухай аливаа зүйлийг тийм онцгүйгээр нь хардаг те. Тийм та нар яадаг вэ? Тийм хор уршигтай яваад байгаа. Тийм учраас л би ер нь барихаас илүү засах дуртай. Зүгээр ядаж ууралсан мэж игээд мөрөд. Манай зарим пасторууд хүртэл над дээр гэж машин ястал ядтуулдаг байхгүй юу? Би тэгээд тэр айгүй дуртай ерөөс. Надаа гадуур ингээл яваал ингэж ийснаас сайхан хашаанда ч юм уу чимээгүй тий санаа амгал яг дуртай юм хийгээ суух нь хамаагүй л сайхан байгаа. Уурлуулахгүй. Тий уурлах юм. Тэр орчныг нэрээ хайдаг. Библиэр ингэдэгтэй за ууралсан бол ууран дээрээ нар битий жаргаа. Тэг өшөөний орчуулан дээр ууралсандаа автаж гим хийж болохгүй гэдэг тий. Та хоёр жишээ нь уурлахтаа ямар нэгэн тэнийг зүйл хийжсэн. Ер нь уурлахтаа хийдэгтэй хамгийн түгээмэл артаа. Яг бас нэг ер нь юу шүү. Би ер нь жоохон тийм шазруун талтай юм шиг. Улаан цагаан амар том биетэй залуу гарч ирээл ингээл уурлангууд чинь өөдөөс нь ингээл заа заахаа уучлаа гэл хэлэхгүй. Ер нь жоох гүрэх талтай шүү. Гэхдээ ер нь Христос чигээр ажилласан маяг. За яг барилцаж авлаа гэхэд дийлэхгүйгээ мэдээд байгаа юм нэ. Ерөөсө бууж өгдөггүй байсан баг. Тэгээд Христэд итгэснээс хойш тэр байд маань өөрчлөгдсөн. Илүү хүлээцтэй болсон сурсан. Харин тийм ингээд ер нь ажиллаж байгаад Христтэй хүмүүсээ уурлахлаараа бас тийм бие их барьж чаддаг болчихсон байдаг те. Би бол ер нь бол хаяа ууралдаг л та тэгж их ууралдаг уураа бол их барихыг хичээдэг. Харин би ууралсан үедээ хизээж зөв үг амнасаа гаргаж байгаа. Хизээж маш ухаантай хүний толгойд ортол тийм үг амнасаа гаргаж үзээд уурах үедээ би заавал буруу юм бий. Заавал муухай юм. Би ч гэсэн битгүү ууралсан үедээ болаа хэцүү дээ. Хэцүү штэ. Угаасаа. Тэгээ өөрийнхөө нөгөө нэг контролд нь ууралсан үедээ тэгээ хурдан тайвширна яа хэцүү. Юу яаж тайвширдаг вэ? Уртаар санаа. Ер нь миний хувьд бол юм шүү дээ. Уурлаад тэр уурсан уура бусдад ерөөсө гаргахгүй байл гэсэн. Тэнд үнэт болцсон өөрөө. Яг тэгвэл би хүн надад нам миний уурыг хүргэн би дотроо шархалж байгаа тодорхой хэмжээ.
А би буцаагаад тэр уураа хүн рүү гаргуул тэр хүн магадгүй заримдаа мдээгүй уурлуулсан байж болно шүү дээ. Тэр хүнд бас шархтал. Ингээ хоёулаа шархтал. Тэнд ямар ч одоо тий одоо шийдэл алга байна шүү дээ. Харин миний хувьд болохоор ерөөсөө уурсан үедээ уураа бусдад гаргах бодлоо. Зүгээр л өөрөө дотроо байлгаж. А тэгсэн чинь дотроо байлгаж бас болдгүй. Тийм шүү дээ. Яг тэр нөгөө хоримтлсан дараа дэлбэхээр амар тэгсэн тий. Эрүүл мэндэд ч хортой өөрийнхөө бас тэгээд ер нь уурын менежмент гэдэг бас байна л да. Тэрэн дотор уураа зөв юмдаа гаргаж сурах гэж байгаа байхгүй. Жишээ нь мод хагалж болж чинь тийм ээ. Айгу хүчтэй. Шигтэйгээр тий ууртай тий. гаргадаг. Байрны амьдрал болоод яах вэ? Тэр хүнийг ерөөсөө уучлалч л да. Тийм ээ. Уурлуулсан. Тэр бол хамгийн бас. Тэгэх юм бол би ч өөрөө амар тайван болно тэр хүн ч амар тайван. Нэг хэлэхэд бол амархан байгаа байхгүй. Гэтэл бас л хэрвээ тэр хүний одоо зүг байгаад миний буруу би уучлах та. Тэгэл ерөөсөө тэр асуудал шийдэгдэж байгаа байхгүй. Нэр Библиэр яг тийм үг өгдөлтэй те. Зөөлөн хариу уурныг намдаадгаа гэдэг те. Ингээ бодохоор ууралсан үедээ би ингээд муухай үг хэлэхэд сонсоод хүн эргүүлээд надад зөөл юм хэлэхгүй шүү дээ. Тэ? Харин л бүр яах вэ гэл тэгээд чи яах гэдэг гэл ингээл асаал тий. Уурандаа миний хэлсэн үг хэлж байгаа үг өөр хүнийг нөгөө хүнээ тэ уурлахын төлөө л хэлж байгаа болохоос биш тайвшруулахын төлөө бол хэлээгүй. Тэ ухааруулахын төлөө бол бүр ч хэлээгүй гэж тэ. Харин яадаг вэ хөвчлэн юмудста мууг нь ойлгуулъя гэсэн байдлаар хэлдэг ч тэ. Гэрэлт амьд яриа. Гэр бүлийн амьдрал ч гэсэн тэ эхнэр нөхөр хоёр уурлаад муудалцахад тэр уурыгаа нэгнийхээ уурыг дарж хэрэлдэнэ гэж юу ах вэ? Тэ хэрүүлийг гарах тусам нөгөө хүнээс нь бас адилхан илүү хэрүүлийн, илүү аймаар, илүү муухай, илүү сөрөг, тэ илүү хэрцгий үг. Тийм болохоор нөгөө сая Бачаглын хэлснээр би уурлах юм бол нөгөө бусад хүнд биш тий. Яаж хийж байгаад эхлээд өөрөөсөө гарахгүйгээр энэ шийдвэр аягүй дайжгүй санагдчихжээ сонсогдчихжээ л та. Харин тий. Тэгээ дараа нь харин өөрөөсөө тэр уураа яаж гаргах вэ, яаж тайвшрах вэ гэдэг асуудал руугаа шилжвэл тий. Сэтгэл зүйч нар бол нөгөө уураа гаргах, өөрөө тайвшрах аягүй янз янзын юу хийдэм юм лээ. Зөвлөгөө хэлдэм билээ. Наад зах нь би бас яг тийм хүнтэй таарч байсан. Уурлаад тайвшрахын тулд нөгөө бичдэг. Цаасан дээр бичдэг. Бүх юмсан шалтгаанаа бичиж байгаа юм уу тий? Тэгээд тайвширдаг нэг тийм хүн гэж сонсч ирсэн. Тэр чинь амар юм шүү. Би ч та хөвтлээ уурлаж байна гэдэг ингээл бичгнэ шүү дээ. Сууж идэв. Гэтэ мэдгүй надад бол тэр бол зохихгүй гэж санагдаад. Би бол ингээл цаасаа ураад ширээн дээр айгуул шиг болно. Уурын тухай яхад уур бол ингээд их муухай сөрөг юм хийд юм байна хүний амьдрал. Харин уурыг ингээд дарж чадах юм бол тий. Дарах хэрэг байд юм. Миний бодлоор уурыг дарж болохгүй. Харин уураа зөв хянах хэрэгтэй. Уурыг бол ерөөсө пүрштэй зүйлдэг юм л дээ. Пүрш шиг. Тэгээд дэр чинь нөгөө дарах туссан бол буцаагаад нөгөө юу яах магадлал өндөр болдог тийм. Тэр учраас тэрийг зөв юмд зарцуулаад байдаг гэдэг тийм л. Хүн ууралчхаараа нэг өөрөөс нь гарамгүй тийм их хүч гардаг шүү дээ бас заримдаа. Өөрөөс мэдгүй үйлдэлүүдийг хийж байгаа. Өөрөөс мэдгүй. Тэр хүчээ л одоо өөр юмд зарцуулчих гэдэг тийм. Уурыг тэгэхээр яг өөрийгөө тайвшруулж намдаах хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө тайвшруулж намдаахын тулд надад шалтгаан хэрэгтэй шүү дээ, тий. Юм ингээд одоо гоё болгоноо. Зөв талаас нь харьяа энэ гэсэн тийм. Тэгээ би тайвшруулах юм бол ер нь эсрэг байдаг. Ууралчаад хүн уураа ингээл үгүй би болохоор араа тайвшруулаа тэгээд намдаагаад энэ юу ч болоогүй юм шийдийг биш. Тэр асуудлаа дараа ярьж. Тайвшир шийдэх бол биш шүү дээ. Харин юу вэ гэхээр тайвшруулж байгаад энэ асуудал чи ийм юм биш үү, тийм биш үү гэдээ одоо хоёулаа зөвлөлт нь ярилцсан гэсэн үг шүү дээ. Тэгээ хин нэгний сонсохдоо үгүй энэ чинь ингэсэн байхгүй юу гэд би 3 дахь хүнтэй дараа нь өөр өрөөнд орж байгаа ч юм уу те өөр ханы цаанаас ч юм уу харилцсан бол нөгөө хүмүүс маань байхгүй үед тайвшрах боломжтой. Тэгээ нөгөө асуудлаа яг хавд тэгэл бухимдлаа би одоо жишээлбэл би ууралсан байгаад энэ хүнд ууралсан байгаад харин өөртөө чи ярьж байгаа тохиолдолд би чамд уурдаад байхгүй үстэй. Уурлахгүй үстэй. Тий, би бас санал. Манай гэр бүл ер нь бас нэг тиймэрхүү. Гендерийн айгуу тэгш байдалтай байхгүй. 3 ихчтэй би дээрээ. Тэгээ ээжтэйгээ ингээ 2 ихчтэй. Ээжтэйгээ ингээ 3-лаа. Тэгээд би доороо нэг эрэгтэй дүүтэй аавтайгаа 3-лаа. Тэгээ яг 3. За. Тэгээд ямарваа нэгэн хин нэгэн 2 хүн нь маргалдлаа гэхэд юм манайхан. Яасан юу болсон юм? Нөгөө хүн ярьж өгсөний дараа өө ий зүгл биш. Тэгээд
Нөгөө олонх нь нэг хүнийхээ талд ороход нөгөөх нь нэг юм бодоод эхэлнэ те. Нэрээ миний буруу юм уу? Яагаад эдгээр бүгдээрээ ингэж яриад байна гэсэн тиймэрхүү хандлагаар хандаад багаас өссөн. Тэгэл нэг хоёр хүн нийлээд ярьлаа гэхэд нөгөө хүн нь бодож эхэлж байгаа байхгүй. Энэ хоёр чи хоёулаа яриад байна шүү дээ. Би нэрээ буруу яриад байгаа болов гэх тийм ээ. Тэгэж бас нэг бодох юм юу. Нэг удаа яг Библийг л ерөнхийдөө харж ин л да би. Библиэр Есүс Христ огт гимгүй амьдэрсэн нэг хүн байгаа тий. Огт гим хийгээгүй амьдэрсэн. Хүндрэлтнийг аврахын төлөө. Тэр ямар ч гим хийгээгүй Есүс Христ ууралж исэн үг л бас ууралж исэн. Тэ? Нэг удаа сүм рүү ингээл яваад орсон чинь тэн ингээл хүмүүс 8 хийцэн, тэ худалдаа 8 хийцэн чинь мань хүн ууралсандаа болол тэ бид бол ууралсан л ах та. Библиэр яг уурлаа гэж бас байдгүй л дээ. Тэгтэл би бол ууралсан хүний л үйлдэл гэж бодож байгаа шүү дээ. Шилбүр аваад тэндээсээ малыг чинь хөөж гаргаад хүмүүсийн ширээ мэрээг нь хөмрөөл тэ 8 ээжсэн ширээг нь хөмрөөл орилол та нарстай ертөнцийн эзэнтэй ярьж явах хэвээр газар их тэ дээрэмчний уур уурхаа болголоо гэж уурлал. Тэр бол яа харахгүй эсрэстэй уурандаа хийсэн үйлдэл гэж бодож байгаа шүү. Тэгэхээр уурандаа хүн бас юм хийж дээ тэ. Тэгээд тэр болгоно нь бас айхтар гим юм болоод ах юм бол бас үгүй юм шиг. Тэгэж өөгшүүлэх хэрэггүй байхгүй тий. Уур бол ерөөсө гим биш гэдэг. Тэр уураас гарч байгаа үйлдэл гим. Зөв зүйл нэ буруу зүйл нэ гэх тийм болохоор зөв зүйлээр бид нар бас зөв уурлах хэрэгтэй юм шүү. Гэдгийг л харуулж байгаа юм. Тэгвэл нийгмийнхээ болохгүй байгаа юм хараад тий бухимдаа л уурлаад явж байгаа юм. Буруу биш байх нэ тий. Үгүй би бас муу шүү дээ. Би муугаар үлдүүлсэн шүү дээ. Тийм үстэй. Дандаа стресстэй би нэг юмнаас ууралчлаа. Яг хүн болгол тэгдэг шүү дээ. Би одоо хин нэгэнд ямар нэг юм тааламжгүй санагдлаа надад уур хүргэлээ. Тэгээд нэг хүнтэй таарлаа. Тэнгүүт яг тэрний нэг үр дагавар нь тэр хүн дээр бас авичих гад идэх штэ. Нэг инээдэг хүн байсан бол ингээл ууралсан. Чи яагаад ууралсан гэхлээр тэр өстө уур гэгээд за би завгүй явж юм чим ингэж уурлаад л яг нөгөө юу н эхлээл уурлаа. Одоо жишээлбэл өглөө босохтаа уурлалаа эхэлсэн бол тэр өдөр жөнгөө уурлан ч юм уу. Тийм болохоор өстө инех хэрэгтэй шүү гэдэг үзлэг хүмүүсүүд нэг талаар бас зөв штэ. Тэр хандлагыг арай өөрчлөхгүй л дахиад тэгвэл нэг юм байна. Библиэр гардаг ертөнцийн эзэн тий эзэн ууртай юу? Уурт. Ертөнцийн ууралдаггүй. Одоо юунд ууралдаг вэ? Миний бодлоор ингэж боддог юм л да би. Бурхан ерөөсө хүмүүст хэлсэн бүх зүйлэл хүмүүсийн төлөө л байгаа байхгүй. 11-ийг яагаад өргөх гээд байгаа? Хүмүүсийг санхүүг эрхчүүдэд хүрэхийн төлөө л гэж хэлж байгаа. Одоо ер нь бол уур гэдэг зүйл бол тэр чигээр юм сөрөг муухай зүйлс биш юм аа. Тэ? Байнга л уурнаас холдож явбал байнга л уурыг хэрэглэхгүй уур гарахгүй шиг явбал тэ. Зүгээр нэгдүгээр хамгийн том ярих юм зүйл юу гэвэл юунд уурлаад байгаа гэдэг шалтгаан аюун чухал. Юунд уурлаад өөрийгөө бодсон юмд уурлаад байна уу? Хуваа бодсон те нэг автобусны жолооч тэнд ингээд юугаа тавьсны төлөө би цогсоолгүй болсныхын төлөө би өөртөө те боломжгүй болсон төлөө стресстэй уурлаад байна уу? Эсвэл ер нь те пастор хийгээ явж байхад бас бус хүмүүсийн төлөө уурлах юм их гардаг шүү дээ. Өөр хүний төлөө те жишээ нь чи хүн хилээд ахаж ингээд нэг яваад гаач те нэг ийм шийдвэрийг ингэж ийм сонголт хийгээч ийм байдлаар амьдралынхаа шийдвэрүүдийг гаргаач гэж ярихад гараал шал өөр юм хийгээл яваал тэрнийхэн төлөө өөрөө хор урчгийг амсаал тий буруу сонголт хийгээл буруу амьдралдаа буруу шийдвэр гаргаад тэрнийхэн зовлон лайг өөрөө үүрэл ингээ явж байгаа харахад бол уурлахгүй гэж үнэхээр болж чаддаг. Үнэхээр уур хүрдэг. Тэгэл тэгж уурсан үедээ бол тэр хүнд эхлээд магадгүй зөөлөн их боловсон сайхан ярьжсэн бол сүултээ тэгэл заримдаа бол би хэлдэж чи одоо тэнийг юм уу хайшаа. Тэ тэнийг юм шиг юм тэнийг хүн шиг шийдвэр гаргах юм. Тэнэгтээд явах юм энэ төр гээл тэ. Заримдаа тэр байтгаач үг хэлэх шаардлага хүртэл гардаг л та тэ. Шаардлага нь хайшаа. Тэндээ тултал тэ тулах тийм үг гардаг л та. Тийм асуудал. Тэгэхээр уур бол юунд ууралж ийн гэдгийг эхлээд хүн өөрөөсөө аюух асуух хэрэгтэй юм шиг. Зөв биш. Уур хүрээл ирэнгүүт л тэ. Би юунд уурлаад Тэгээ Есүс Христийн амжиж чаддаг. Тэгээ Есүс Христийн тэр ууралж байгаа чинь бас зөөн мэдлээ ууралж байгаа байхгүй те. Энэ яг энэ ариун нандин газрыг захвалгцсан байна. Хажууд нь захвал байсан шүү дээ те. Тэгэхээр захвалгцсан байна гэж уурлаа. Зөв шүү дээ тэр зөв юмд ууралж байгаа байхгүй. Жишээ нь манай пастор нэг манай цуглааны итгэгчийг заагж ирсэн би сонсч байсан.
арх бити яваад байгаа ч гэж захиж уурлаа тий. Тэрийг хараад хүн ямар муухай ууртай үг гэж хэлж хэлэхгүй байгаа байхгүй тий. Зөв зүйл дээр уурлж байгаа. Болооч чигээл тий. Харж бараг дивчихэр тий. Тэгэхээр зэрэг зөв зүйлийн төлөө би бол уурлах хэрэгтэй гэж бодож байгаа. Бас уураа гаргах хэрэгтэй. Тэр зөв зүйлд уурлсан гэдгээ илэрхий гаргах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгвэл ингээл тэнийг юм шигтдээ ингээл ууралж болохгүй гэсэн. За энэ удаа арх уучлаа гэл тэгэл дугаа явуудах юм уу? Тий. Тэр ястаж ихэнх тэнийг хүмэцтэй. Тий. Тэгэхээр зэрэг бид нар Библи бид нарт бас тэгж байгаа байхгүй тий. Удаан уурлж болохгүй гэж байгаа юм. Удаан уурлаж болохгүй. Ууран дээрээ нар бүү жаргаа гэж байна тий. Энд чинь ууртайгаа хэд хоног яваад иж болохгүй л гэсэн үг байхгүй тий. Уурлаа. Тэгээд хоёр бүр дамнан тий 2 3 өдөр уурлах нь ямар хортой вэ гэдгийг Библиэлд аль хэдийн хэлсэн байна тий. Яагаад гэвэл ямарваа нэгэн асуудал удах тусмаа тий тэр байдал удах тусмаа л ээдрээтэй бүр хэцүү хүний зүрх сэтгэлийг хялуулсан. Илүү олон алдаа гаргадаг хүмүүс тий. Тэгэхээр уурыг тайвшруулах одоо миний дотор бий болсон байгаа зөв юмны төлөө асцсан байгаа уурыг тайвшруулахад ерөөсөө хүнд нэг л юм хэрэгтэй гэж би Библиэр хэлдэг. Тэрний юу гэвэл найдвар хэрэгтэй. Тэр муухай болохгүй байгаа зүйл уурын минь хүргэж байгаа зүйл нэгэн цагт зөвөр шийдэгдэнэ. Нэгэн цагт сайнаар иргэнэ. Нэгэн цагт сайнаар өөрчлөгдөнө гэдэгт итгэх найдвар хэрэгтэй баг. Тэгээд өнөөдөр яг орчин үед ингээд хүмүүс аюух уурлаад бухимдаад л юм л да тий. Энэ бас нэг том шалтгаан би юу гэж ойлгож байгааг бол хүмүүс тэр уур хүрэхээр юмнууд нь байна, болохгүй байна. Энэ нь байхгүй болох найдвар бас харагдахгүй. Чи найдвар харагдахгүй. Тэгээд түрүү нөгөө нэг бачрал бас хэлжсэн шүү дээ. Бид нар ууралдгаа тэгээд уураа бас нөгөө дараад иж болохгүй нөгөө бүш шиг болно гэдэг. Тэгвэл бид нар тэрийг яаж гаргах юм бэ? Тий. Яаж гаргах юм? Таны бодлоор. Жишээ нь одоо халахаас эхлэв тий. Гэрийн ажил гэж болж хийж болохгүй зүйл. Яг нэг сэтгэл зүйчид бас нэг ингэж зөвлөжсэн байхгүй нөгөө уур бухимдал над хуримтлагдаал байна гэдэг чинь нөгөө нэг стресс бухимдал намайг идэлэн л гэсэн үг. Яг тэрнийхээ хэрээр миний нөгөө өдөр болгоны амьдралаас гарч байгаа үйлдэлүүд, харилцаанууд дандаа сөргөөр гарах боломжтой. Харин тэрнийг стрессээ яаж тайлах вэ гэдгсэн чинь ер нь дуудуулж хаад бас зүгээр гэж байгаа байхгүй. Дуудуулах нь стресс их тайлдаг. Тэгээ уулын орой дээр гарч урилах нь бас сайн гэдэг. Надад тэр хоёр арга их таалагдсан юм уу яасан. Чи гарч орилдог уу? Байшингийнхаа орой дээр гараад би бол энэ машиндаа яадаг шүү дээ. Хөгжим маягийг сонсох дуртай. Тэгэл яг уурладаг хүмүүсийг хараад тэгэл машинд нь суугаал явахаар наамгүй. Ялаа нисэж байгаа сонсогдох баг. Тэгэл нэг жоох хөгжим. Тэгээ бас яг уурладаг хүмүүс гэж хэлж болохгүй л те. Өөрийнхөө нөгөө стресс бухимдлыг бас өөр хэлбэрээр тайлбарлах. Тэгэхээр хөгжим бас тэнд тодорхой хэмжээгээр бас нөлөөлөд байгаа гэдгийг бас тав. Би яг наад хоёр арга чинь хоёлаа яг хов хүндээ тохирол болох л. Гэтэ ерөнхийдөө нийтлэг миний хийдэг тий. Миний арга юу гэвэл би ер нь бол шууд ертөнцөөсөнд ярьдаг л та. Тэгээ уур хэлэх юм бол за хөтлөө ууралж байна. Тэгээ миний амар уур хурж байна. Тэгээ одоо энэ шалтгаанаас болж би ууралж байна гэхээдсэн гэл ярьдаг. Тэгэл сайхан ярьчихлаар тэгээ би бас гойдэлтэй надад ингэ тайвшруулаач тий. Тэгээд юу яг би юун дээр тайвширдаг вэ? За энэ төр зургийн асуудал дээр энэ асуудал утгагүй өөр болно тий. Ондоо болно. Одоо харин би уурал надыг уурлуулсан тэр асуудал лий зүгээр ирүүлэхэд би өөрөө юу хийж болох вэ гэдгээ ингээд шийдвэрт оролцох тий. Өөрчлөлт хийхэд ингээ гар бие оролцох аргаа олохлоор байвууг тайвширдаг байхгүй. За байх штэ тий. Амьдрал уурлах юм байх штэ. Алдаа байх штэ. Гол нь одоо тэгвэл энийг ингэж шийдэ гэдгийг мэдхүүд айгүйх бой тайвширдаг байхгүй. Тэгээ би бол надад Библиэс тий миний Библиэс сурсан тэр зүйл айгүй чухал зүйл бол тэр Есүс Христосийн хувьд их тайвшруулж исэн зүйлүүд нь мэдээж өөрх нь хийх агуух ажил гэсэн тий. Биднийг аврах, хүн төрлөختнийг аврах. Тэр бүтэхгүй ингээд сүрцэн байгаа байлаас нь чөлөөлөх өөрөө оролцоотой учраас тэ өөрөөс нь өөрөө юм зориулах учраас тайвширч болдог тэ. Гэрэлт амьд яриа. Библиэлд бол ерөөсөө илдэг хариулт уур хэлийг зайлуул. Илдэг хариулт уур хэлийг зайлуул. Тэгэхээр уур хэлийг зайлуулна гэхэд
Зөвхөн одоо тэр уурсан хүний уур хэдэн зайлах юм уу? Тэ? Би бас ууралж байгаа ш. Хоёр хүн ууралж байгаа ш. Тэгэхээр чи тэр альнийхэн зайлах. Тэгэхээр ерөөсө харах хоёулаа зайлж байгаа. Хоёулаа зайлж. Магадгүй хүнтэй маргалж байгаа ч юм уу нэх гоё илдэг. За хэвээ инглээ тэглээгэл илдгээр ярихад өөрөө ч нэх гоё болол явчихсан ш. Тайвшраа. Тийм шүү дээ. За уучлаарай миний найзгээл зөөл хэлэхэд л тэр ингээл оволдож ийсэн хөөс чинь ингээл байхгүй болдог ш. Тий. Тийм ш. Тэгэхээр бол уур бол хүний амьдрал бол байд юм а тий. Гол нь би ямар шалтгаантай уурлаад байна. Тэгээ үнэхээр өөртөө үнэнч шудраг хандах хэрэгтэй. Нөгөө тэгвэр тэр уураа бас зөв байдлаар ерөнхийдөө илэрхийлэх тий. Түүнээс ч илүү чухал юм уу гэвэл тэр уураа өөрийгөө тайвшруулахын тулд ертөнцийнсэнтэй ярьдаг. Гэхдээ саяны чиний хэлсэн библийн ишлэн тий. Зөөлөн хариулт уурыг нандаад юм аа гэж. Надад бол тийг санагддаг. Ухаантай уурлах. Гэтэ би өөрөө хийж чаддаггүй л дээ. Хэцүү л дээ надад. Хэцүү байдаг надад. Ухаантай уурлах хэрэгтэй. Тэгээд ууралж явахдаа нөгөө ард нь зай заавал үлдээж явах хэрэгтэй юм шиг. Эвлэрэх зай. Тий. Заавал эвлэрэх зай. Хичнээн би ууралж байгаа ч гэсэн за би энэ хүнтэй дараа нь эвлэрэх шүү. Тий. Тийм эвлэрэх зай үлдээнэ гэж бодгол юм бол 100% муухай үг хэлчихсэн бол 80%. 60% ч юмтэй багасгаад нөгөө хүнийгээ зүрх рүү оруулсан тэр муу муухай үгнүүдийг болсон юм харамсаж байгаа хүн байгаа бол эргээд уучлах нь дамжиггүй л юм шүү дээ. Би заримдаа бас машин бариа явж байхдаа гэсэн хүмүүс заримдаа уурлаад муухай үг хэлсэн ч юм уу тийм зүйл байгаа. Тэрийгээ би эргээ бодохоор тэр хүнтэй нэг таарлаж байгаас. Эргээ бол би уучлах хэлсэн гэсэн тийм харамсах сэтгэл. За. Тэгээд сонирхолтой ярилцлага өргөнүүлсэн чанд маш их баярлалаа тий. Тэгээ үзэгчтэй хандж хэлэхэд уур бол хүний амьдралд байдаг зүйлээ. Уурыг бид нартэй гаргахдаа үнэхээр өөрөө зөв хянах хэрэгтэй. Хамгийн гол нь уурлах үедээ хожим харамсах зүйлд бити ороорой. Хожим харамсах үг бас бити хэлээрэй гэж тий сануулах байна. Түүнээс гадна Есүс Христ эзний хэлсний дагуу тий үнэхээр уурсан бол бид нар Библиэр хэлсний дагуу уурсан бол бид нар хурдан тайвшрах хэрэгтэй мөн зөөлөн тий хариу илдэг хариулт ямар ч уурыг нандаач чаддаг гэдгийг санах маш чухал бахан тийм ээ. Тэгээд үнэхээр Есүс Христийн биднэрт өгсөн тэр нууцлаг тий энэ үгийг тий амьдралдаа хэрэгжүүлээд хэдүүлээс уур зөв хяндаг, уураа зөв илэрхийлж чаддаг. Өөрийн хамгийн гол нь илүү тэнэг юм хийхээс өмнө тайвшруулж чаддаг тий ийм амьдралаар тий улам ирч хүчтэй улам зорилготойгоор замнах хэрэгтэй болов гэж би асуудлаа. Магадгүй тэгээд за. Ингэж би чадах болов гэж эргэлзэж байгаа. Бас бид нар ч гэсэн бас эргэлзэж байгаа тийм. Харин Филиппо 4:15 дээр юу гэж хэлсэн бэ гэвэл тийм ээ. Надад хүч өгдөг Христээр би бүгдийг хийж чаднаа л гэж хэлсэн. Та бас чадна гэж итгэж байна Христээр. Тийм бид нар өөрсдөөс бол чадахгүй шүү дээ. Тийм. Тэгээ бодохоор ерөөс боломжгүй байгаа байхгүй тийм ээ. Яг юм. Тийм шүү. Магадгүй өнөөдрийн сэдвэр болохоор маш олон зүйл ярих боломжтой байсан. Харин бид нар өнөөдөр хэсэгхэн тий талаас нь ярилцлаа. Тэгээд бас үзэгчд магадгүй өөрсдөө ч гэсэн бас бодсон тий асуухыг хүссэн эсвэл энэ талаас нь бас сонирхсан ч юм уу бас илүү ярих байсан гэж бодсон зүйл байгаа бол үзэгч та эргэн хандлтын утас руу холбогдох боломжтой байгаа шүү. Ногоон гэрэл. Энэ бол таныг урагшаа явж болохыг харуулдаг. Харин улаан бол зогсохыг. Шар гэрэл бол анхааралтай байхыг сануулж байдаг. Хэрвээ хүмүүс гэрлэн тохионы дүрмийг зөрчиж эхэлвэл юу болох вэ? За ер нь бол хүмүүс өдөр болгон шийдвэр гаргаж амьдардаг. Урагшаа явах уу, үгүй юу, эсвэл хийх үү болох уу гэж хөвөрч байна. Харин ертөнцийн танд үргэлж ямар нэгэн тохиогч байдгийг та мэдэх үү?